Монголд анх удаа 2010-аас 15 оны хооронд баригдсан шилдэг барилга байгууламжуудыг шалгаруулах Mongolian Property Awards 2015 зохион байгуулагч Forbes Mongolia, MGL International Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015. Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015. Өчигдөр дүргийн иргэмсэг ноёдадагта та бүхэнд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Mongolian Property Awards 2015 буюу 2010-аас 2015 оны хооронд баригдсан шилдэг барилга шалгаруулах ёс зүйн ажиллагаа инхүү эгэлгээд бэлэн болсон байна. Барилгын салбарын шилдэгүүд амжилт төсмөр байна. Ингээд бас өнөөдөр бүгдээрээ бие баригдлыг хатсангуу таягдын хаяж хажууд байгаа хүндээ бас халуун сайхан тэрвэрлт бэлгэлтийг хүсэж байна гэж. За хажууд байгаа хүндээ халуун сайхан тэрвэрлт бэлгэлээрээ эрхэмсэг ноёдадагтайнараа. Баярлалаа. Ингээд энэ үйл ажиллагааг нээж өг хэлнэ үх юм бэ? Та бүхнийхээ өмнө MGL International компани ерөнхий захирал Forbes Mongolia сэтгүүлийн тууцын гишүүн Ноён Инхтөр таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Бүгдээ халуун алгадаачлаараа өгт тавцгаая. Ноён Инхтөр. Өнөөдөр бид нар бас ингээд цуглаж байгаа асуудлууд олон бидний нэг сонирхол, бодол, чиглэл, санаа, алсын харааны нэг гол зүйл нь бол өнгөрсөн жилүүдэд манай барилгачид тусдаа жишээлбэл одоо ассоциац гэдэг юм уу, барилгачтай холбооч гэдэг юм уу, бусад төрийн бус байгууллагууд өөр өөрсдийнхээ хэмжээнд одоо шилдэг барилгуудаа шалгаруулдаг байсан. Тэгээд нэн түрүүм би хөвдөө бас өөрийнхөө командтай хамт очиод өдөр төх зөвлөл дээр нь очиж уулзаж, учирлаж, цөмөрөө нийлж, нэгдэж шилдэг барилгуудаа шалгаруулж яа гэсэн. Тэгээд олон байгууллага энэ санааг маань одоо дэмжиж өнөөдөр Монголын барилгачид цаашдаа нэгдэж манлайлал буюу шилдэгүүдээ шалгаруулах эхлэлийг тавьж байгаа гэдэгт би гүнээ итгэж байна. Тэм учраас энэ олон одоо барилгачдаа баярлалаа гэдгийг бас чин сэтгэлээсээ хэлхийг хүсэж байна. Тэгээ Forbes гэдэг сэтгүүл яригдаж эхэлж байгаа. Тэгээ Forbes бол та бүхэн сайн мэдж байгаа. Энэ дэндүү том брэнд. Энэ дэндүү том өн эртний буюу дараа жил 100 жил яваа тэмдэглэж байгаа. Энэ бол дэлхийн тэр бүмтнүүдийг жил болгон нэгдүгээрт нь Билл Гейтс, хоёрдугаарт нь Warren Buffett гэдэг ингээд дугаарладаг, сортдог
ийм одоо хүлээн зөвшөөрсөн медиа байдаг юм. Тэгээ Forbes Mongolia сэтгүүл маань 2014 онд анхныхаа дугаарыг гаргасан. Тэгээ энэ дугаар гарснаас хойш нэн төрөн бид нар ихтэй сургуулиудын чансаг хийсэн. Би одоо энийг ярихад бас яг өдөөс луугалт гишүүн бол яг өдөөс айгүй харж байна. Энэ яаж юм гэхээр ихтэй сургуулиуд бол хүүхдүүдийг, оюутнуудыг сургаж боловсруулж ирээдүйд одоо сайн болсон хүчин бэлтгэхэд чармаалт гарах ёстой. Тэгээ мэдээж боловсролын ам лиценз өгнө, магадлалын итгэмжлэлтэй хөндлөнгийн байгууллагаар хийн. Ихтэй сургууль өөрийн үнэлгээгийг хийн. Гэтэл хувийн байгууллага энийг хийх ёстой байдаг. Тэгээ ихтэй сургууль анхны чансаа буюу оюутнуудад дүн тавьдаг ректоруудад бид дүн тавьсан анхны. Энэ бол Монголын түүхэнд бол анхны үйл явдал болсон. Хоёр дахь нь бол 30 хүртэлх насны 30 залуу гэдгийг шалгаруулсан. Дараа нь бол 40 хүртэлх насны 40 залуу гэдэг ийм одоо үйл ажиллагаануудыг явуулсан. Тэгээд өнөөдөр бол шилдэг барилга гэдгийг шалгаруулах нь зүйтэй гэж үзэж байгаамаа. Монголын одоо үйл хөдлөх хөрөнгө барилга байгууламж шалгаруулах энэ ёслолын үйл ажиллагаа бол нэг сайхан онцлог нь ягаад биднийг зориулсан гэхээр бас нөгөө 20 эдтэй 29 настай төрийн өмчийн хороонд байхдаа төрийн өмчийн байруудыг төрөөсөлдөг байсан. Тэгээ түрээсийн төвлөрүүлж улсын төсөвт өгдөг байсан. Тэгээ энэ талаас манай одоо Монголын хамгийн том энд сууж байгаа компаниуд надтай түрээсийн гэрээ хийдэг байсан. Тэгээд би заримдаа түрээсийн өндөр тавьчих гад улсын төсөв цаанаас сангийн мөнгө нэхэд би дунд нь нэг жоохон сандардаг байсан. Гэтэл тэр залуучууд өнөөдөр бусдад худалддаг, түрээсэлдэг болжээ. Тэгэхээр энэ бизнесмен, энэ залуучууд энэ их агуу бүтээгчнэрийн төлөө энэ хондрыг өргөн барьж энэ үдшийн үйл ажиллагаа нээсдэг мэдэгдэе. Баярлалаа. Монголд анх удаа 2010-аас 15 оны хооронд баригдсан шилдэг барилга байгууламжуудыг шалгаруулах Mongolian Property Awards 2015 зохион байгуулагч Forbes Mongolia, MJL International Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015 Баярлалаа. Ингээд энэхүү цаг мөчид энд хуран цугласан эрхэм зочдод хандан баяр хүргэж үг хэлнэ үү хэмээн барилга хот байгуулалтын яамны сайд, улсын их хурлын гишүүн хатагтай баян сэлэг таныг тайлснаа хүндэтгэн урьж байна. Өдөр албан олгогчдоор угтаацсан. Сайн байцгаана уу?
энэ үдшимэндийг эрхэмсэг хатагтай ноёд салбарын аж ахуйн нэгж шилдэгэн шилдэгүүд хуран цугласан та бүгдтэй өргөн дэвшүүлж байна. Тэгэд энэ арга хэмжээ бол үнэхээр гайхалтай. Би бас ноён инх төр даргаыг энэ арга хэмжээнд үг хэлээд зогсож байхад нь үнэхээр их сэтгэл хөдлөлөө. Энэ арга хэмжээ маань бас барилгын салбарын түүхт 90 жилийн арга хэмжээн дээр бас давхцж байна. Үнэхээр гайхалтай. Энэ арга хэмжээг бид нар хамтдаа зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ бол бидний 90 жилийн түүхийн салбарт маань бас үнэтэй хувь нэмэр оруулна гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ та нараараа маш их бахархаж байна. Энэ салбар улам их хөгжих ёстой. Та бүгд маань манлайлал болох ёстой. Улам одоо өргөжж хүрээгээ тэлэх ёстой юм шүү. Тэгээд та нартаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Шилдэгэн шилдэгүүд өнөөдөр та бидэн дундаас шалгарах тэр торгон агшныг тэсээ ядан бүгдээрээ хүлээцгээе. За ингээд хамгийн ихний номинацийн эзэн шилдэг эрүүл мэндийн цогцлборыг эзэн хаан суулж байгаа тодорхой болно. Гранд мед эмнэлэг шалгарсан байна. За баяр хүргэе. Шилдэг эрүүл мэндийн цогцлбор Гранд Медийн хамт олныг өргөж байна. За баярлалаа. За би Гранд Мед эмнэлгийн дарга Гончигсүрэн гэдэг хүн байна. За өнөөдөр энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа да. Одоо бид өхөн маш их баяртай байна. За Гранд Мед эмнэлэг 2014-15 онд бүхний тийм санал асуулгаар мөн шилдэг эмнэлгээр шалгарч ирсэн. Өнөөдрийн одоо энэ авч байгаа шагнал бол манай хамт олныг Монголын ард түмний төлөө өшөө ихийг бүтээгээрэй гэсэн ийм том шагнал гэж ойлгож байна. Тэгээд бид нар ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө одоо бүхнийг хийх болно. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн номинацийн эзэн шилдэг үйлдвэр логистикийн барилга номинац. Энэхүү шалгаруулалтанд орчин үеийн шинэлэг логистикийн байгууламж, техникийн засвар үйлчилгээ, ажлын үр бүтээлтэй загвар сүрлүүлтийг хамтгаж чадсан үйлдвэрийн түгүүд оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Ингээд энэхүү номинацийг тодруулж өгнө үү хэмээн Хулдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч ноён Мэдрэ таныг тайснаа урьж байна. За шилдэг барилга байгууламж шалгуулах энэ шилдэг үйлдвэр логистикийн барилга 2010-аас 15 оны энэ тэргүүн өргөмжлөлөөр Монос фарм Баяр хүргэе. Монос фарм компани хамт олонны төлөөллийг урьж байна. За баярлалаа. Ингээд энэ сайхан үдшийн мэндийг та бүхэнд хүргэе. За манай төсөл мөн бол цогцлбор эмнэлгийн цогцлбор байгуулах юм төсөл байдаг. За энэ маань энэ эмийн үйлдвэр маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тавигддаг GMP стандартад шаардсан шаардлагыг хангасан ийм эмийн үйлдвэрийг барьж байгуулах юм байгаа. Ингээд энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үнэлж ийм хүндтэй шагнал хүртэж байгаа явдалд их баярлж байна. Тэгээд энэ хүү төслийг бас хамтран хийсэн барилгын салбарын одоо архитекторууд, зураг төслийнхэн инженерүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэх мөн одоо хөрөнгө оруулалт тал дээр хамтарч ажилласан Европын сэргээн босгалтын банк, за манай худалдаа хөгжлийн банкныхан одоо бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ингээд та нар байгаагүй бол энэ төсөл ийм амжилттай энд ийм үнэлгээ аавна гэдэг бол байхгүй байсан бахаа гэж бодож байна. Ингээд сайхан баярлцгаагаарай. Ингээд дараагийн номинац бол шилдэг эко барилга. Үүнийг байгаль дээлтэй эдийн засгийн хэмнэлтэд нөөцөөр баригдсан тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтэнд нийцсэн шинэлэг дэвшилтэд дизайнтай барилгын насжилтыг ирээдүйд илүү сайжруулах санааг бодлолцсон байх зэрэг гол шалгуурлалтыг бол тавьсан байгаа. Ингээд энэхүү номинацийг тодруулж өгнө үү хэмээн тайзнаа улсын хурлын гишүүн хатагтай одон туятаныг хүндэтгэн урьж байна. Сүүлийн үед маш олон одоо шилдэгөө шалгардаг арга хэмжээг хүмүүс их шүүмжилдэг. Өнөөдрийн арга хэмжээ бол жинхэнэ бодитоор бүтээн байгуулсан барилга байгууламжаа барьцсан одоо ийм манай баялаг бүтээгчид шагнал авж байгаа нь бол үнэхээр сайхан арга хэмжээ болж байна. Би тэгээд энэ арга хэмжээг санаачилсан одоо
инх төр захирал Forbes сэтгүүлийнхэнд бас баяр хүргэмээр байна. Би архитекторуудаа, барилгачдаа одоо та нарын бүтээж байгаа зүйл 200 300 жилийн дараа ч гэсэн үн цэнээ алдахгүй байхын үлзийтэй ёроолыг дэвшүүлмээр байна. За шилдэг эко барилгаар Jardin Residence төсөл шалгарсан байна. Хатаалгаар баяр хүргэе. Mongolian Property Awards 2015-ийн эко барилга номинацийн эзэд бүгдээрээ халуун алуудагчдаар баяр хүргэе. За энэ хүн шагналыг хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энэ бүтээн байгуулалтыг байгуулахад бүх хүч авьяас чадвараа дайчлан оролцсон бүх бүтээн байгуулагчид, манай барилгачид, ассоциацийн хамт олон бүгдээрэнд нь баярлж талархснаа энэ завшааныг ашиглан хэлмээр байна. За тэгээд маш их баярлалаа. Баяр хүргэе. Харин одоо та бүхэндээ 4 дахь номинацийг танилцуулъя. За энэ бол шилдэг офис бизнесийн барилга номинац. Үүнийг та бүхэн эзэмшигч болон үйлчлүүлэгчийн аль альных нь ажлын сэтгэл ханамж, үр бүтээнжийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийг сайжруулсан, бүрэн дэвшилттэй болгосон шинээр баригдсан офисын барилга, бизнесийн парк гэж ойлгож болох юм аа. Энэ хүн шагналыг гардуулног хэмээн улсын их хурлын эрхэм гишүүн болд таны хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Бүгдээрээ халуун алуудагчдаар өгтөн авцгаая. Энэ сайхан үдшиж энэ хамт олонны дунд байгаадаа маш баяртай байна. Яг энд өнөөдөр байгаа над хоёр шалтгаан байгаа. Хүн ер нь яг дээд сургуулиар нэг мэрэгж эзэмшдэг. Гэтэ амьдралаараа бас нэг мэрэгж эзэмшдэг юм аа. Миний хувьд бол тэр барилгачин гэдэг юм мэрэгжд байгаа юм. Барилгачин гэдэг бол үнэхээр өөрөө дотор нууцтай. Гаднаас хүн хараад хизээч дотор нь одоо тэр байгаа цаад нууцыг бол мэддэггүй. Хүн ингээд ийм бэлэн юмд л ордог. Тэгээд нэг л хашааны цаанал юм яваад байдаг. Миний хувьд бол яг дотор нь одоо ингэж хар залуугаасаа байж оролцож хийж явсан учраас үнэхээр та нарынхаа дунд байгаад маш баяртай байна. Ингээд баярын мэнд хүргье. За ингээд энэ номинацийн одоо шилдэг шалгарсан компанийг танилцуулъя. За шилдэг офис бизнесийн барилгаар Blue Sky Tower. Сэнгэ та бүхнийхэн Blue Sky Tower-ийн хамт олонны хүндэтгэлийн тайзнаа урьж байна. Mongolian Property Awards 2015-ийн шилдэг офис бизнесийн барилгаар инхүү шалгарч байна. Самэсано их мөндөд ноёд хатагта нараа энэхүү хүндтэй шагналыг авч агаад манай хамт олон маш их баяртайгаа хэлэхэд таатай байна. Мөн тус бүтээн байгуулалтанд зүрх сэтгэлээрээ оролцсон нийт барилгын салбарын болон гүйцэтгэгч компаниудаа энэ ташрамд баярлалаа гэдгийг хэлэхэд таатай байна. Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015.
Маш их баярлалаа. Хийчдэгд уран бүтээлийн ариун хоол зомгийн бүгдээ халуун алгадаж хүсье. Хараа одоо та бүхэндээ дараагийн 4 намнаас танилцуулъя. За тэгэхээр шилдэг сэргэн зассан барилга, шилдэг орон сууцны барилга, шилдэг худалдааны төв, шилдэг хотын дүр төрх гэсэн номинацууд эзэдээ хүлээж байна. Ингээ шилдэг сэргэн зассан барилга намнацыг тодруулах хэмээн барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга хадагтай болор туяа таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За энэ хорон цогцолсон хадагтай ноёд та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За шилдэг сэргэн зассан барилга 2010-аас 15 оны энэ барилгаар Богдхан ордон музей шалгарсан байна. Mongolian Property Awards 2015 сэргэн зассан шилдэг барилга Богдхан ордон музейн хамт олондоо бүгдээ халуун алгадажтаар баяр хүргэе. За баярлалаа. Юуны өмнө энд хорон цугларсан бүх хүмүүст энэ оройн мэндийг хүргье. Манай Богдхааны ордон музей 1926 оноос хойш Богдхааны ордонд тасралтгүй 90 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын ууган музей нэг. За манай музейн хувьд зөвхөн 2012 оноос өнөө хүртэл нийтдээ 6 удаагийн сэргийн сургалтын ажил явагдсан. За энэ бол улсын хэмжээнд соёлын түүх соёлын дурсгалт уран барилгын сэргийн сургалт хамгийн их хийгдсэн газарт зүйлсээр орж байгаа. За тэгээд энд хорон цугласан нийт барилгын салбарын салбарынхандаа цаашдаа соёл урлагийн салбарт улам их бүтээн байгуулалтыг хийгээрэй гэж хүсье. Баярлалаа. Шилдэг орон сууцны барилга. Энэхүү номинацийг тодруулах хэмээн барилгын ассоциацийн гүйцэтгэх захирал Ноён Нэмэхбаатар таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За энд хорон цугларсан та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Өөр стандарт шалгаруулт юм шиг байна. Хэддугаар байранд орох уу, хэдэн төгрөг өгөх үү лав гэдэг бололтой юм байна. Ер нь хэрэглэгч тал дээр нэлээ ажиллаж судалгаа хийдэг юм болов. Тэгэхээр саяны хэдэн шалгаруултаас харахад бол үнэхээр манай салбарынхны харж үнэлж биширч байсан ийм сайхан бүтээн байгуулалтуудыг нэрлэж байгаа нь бол арай өөр юм аа. Forbes Mongolia. За энэ дугтайтай болж харин өөр шүү. Шилдэг орон сууцны барилга King Tower. Энд хүрэлцэн ирсэн ноёд хатагтай та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэл хотод өдрөөс өндөрт сүндэрлэн баригдж байгаа Тансаг зэрэглэлийн хотны орон сууцнаас Франц архитектор, Герман инженерийн хяналтанд баригдсан Luxury King Tower апартмент шалгарсанд маш их баяртай байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Forbes Mongolia болон MJL International компани хамт олонд баяр талархснаа илэрхийлье. Баярлалаа. Дараагийн номинацийн эзэдийг зарлая. Шилдэг худалдааны төв номинац. Энэхүү номинацийг тодруулах хэмээн Remax компани бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тэмүүлэн таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За ингээд энэхүү арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. Энэхүү бас гайхалтай үдшийг бас зохион байгуулж байгаа. Forbes Mongolia-гийн хамт олонд бас Remax Mongolia-гийн зүгээс бас талархснаа илэрхийлье. За шилдэг худалдааны төв номинацид дэвссэн байгууллагаар Max Mall тодорсон байна. Өстө гоё шагналаа шүү дээ. Баярлалаа. Бүр баярлалаа. Ямар гоё. За баярлалаа. Би та бүхний уур сэтгэл гаргаж барьсан барилгуудын нэг болох Max Mall-ийн үйл ажиллагааг хариуцдаг гүйцэтгэх захирал хүн байгаамаа. Манайхаар ирж үйлчлүүлээрэ. Урьж байна.
Шилдэг хотын дүр төрх номинацийн эзэд. Энэхүү номинацийг тодруулж өгнөх хэмээн Forbes Mongolia сэтгүүлийн үүсгэн байгуулагчдын нэг Галбаатар таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Forbes Mongolia сэтгүүл хэвлэгдснээс хойш 3 дахь жилийнхээ нөрийг үзэж байна. Тэгээ энэ удаа анх удаага Mongolian Property Awards 2015 гэдэг энэ шагналыг бид одоо та бүхэнтэй хамт шалгаруулж ингэснээр Forbes сэтгүүл өөрийнхөө бизнесийг дэмжих өөрийнхөө гол үүрэг гүйцэтгэж байгаа маа. Арга хэмжээний одоо хамгийн шилдэг бас одоо номинац хотын дүр төрх гэдэг энэ номинацид одоо шалгарсан компаниг нэрлэе. Энийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн Mongolian Property Awards 2015 шилдэг хотын дүр төрх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олондоо бүгдээ халуун алуулаачтай баяр хүргэе. Энэ үдэш энэ зааланд хуран цугларсан ноёд хатагта та бүхэнд юуны өмнө энэ үчийн амар амгалан айлтгая. За үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын засгийн газар анх 2010 онд Улаанбаатар хотын цэвэр усны нөөц санг хамгаалах, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын ард иргэдийн хай тухтай амарч зугаалах тэр орчныг бүрдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Ингээд улсын болон нийслэлийн төсөв мөн олон улсын төсөл хөтөлбөрөөр мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа олон мянган иргэд мөн нийгмийн өмнө үүргээ ухамсарлан хүлээжсэн олон 10 бүс компаниудын хүч хөдөлмөрөөр өнөөдрийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсэж бий болсон түүхтэй. Улаанбаатар хотын ард иргэдийг амралт чөлөө цагийг тав тухтай өнгөрүүлэх энэ сайхан мөчийг одоо бүрэн бүрдүүлж өгдөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчин албан хаагчдаас баярлаж талархж байгаа та бүхнийхээ өмнөөс энэ тайзан дээрээс одоо мэндийг дэмжүүл уламжилж байна. Тайзнаа нэгэн эрхэм хүндтэй үнийг дахин өрье. За MGL International компани ерөнхий захирал Инктор таныг дахин тайзнаа орж байна. Тэгээ бид нар бол одоо барилгын өвөрмөс төр төрхийг хараад офисын бас нэгэн барилгыг бид нар шалгаруулсан. Офисын сая нэгдүгээр барилт бол Blue Sky Tower орсон тийм ээ. Тэгээ ингээд өвөрмөс нэгэн барилгыг та бүхэн одоо хэлэхээр бүгдээр алга таших болно. Энэ барилга бол их өвөрмөс барилга. За шагналыг надад авчирч өгөхийг хүсэж байна. Энэ 2-т орсон, 3-т орсон гэд зарлахгүй байгаа нь та нарт яаж нэхэр зарим хүмүүс битгий одоо гомдороо одоо 512 бүх барилдахад нэгэн төрүүлдэг. 2 хүний одоо нэгэн төрүүлдэг. Тийм учраас өөр бусад одоо 2 3 дугаар барьт орсон хүмүүсүүдийг жижигтэй бид нар цуглуулж агаад эсвэл офс дээр нь аваачаад шагналыг гартуулах юм шүү. Тийм учраас зарим нэгэн ингээд гой харцууд байна. Тийм учраас зүгээр төвчээртэй байгаарай гэдгийг хүсэж байна. За ингээд шилдэг барилга байгуулалт шалгаруулах Mongolian Property Awards 2015 шилдэг офс бизнесийн барилгын өвөрмөц төслөөр TDB худалдаа өгчлийн банк TDB юуны өмнө Инктор захиралдаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дэлхийн төвшингийн олон улсын стандартын Forbes сэтгүүлийг Монголд одоо нэвтрүүлээд Монгол уншигчдаа олон улсын стандартад дэлхийн төвшөнд ингэж сэтгэдэг ийм болгож төлөвшүүлж байгаад нь бол их баярлж байна. Ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад нь бас баярлалаа гэдгээ хэлмээр байна.
Тэгэхээр одоо та бүхэндээ дараагийн 4 номинацийг танилцуулъя. Шилдэг ирээдүйн төсөл, шилдэг ирээдүйн мега төсөл, шилдэг нийтийн үйлчилгээний байгууламж, шилдэг үл хөдлөх хөрөнгийн байгууллага эдгээр 4 номинацийн эцдийг тодруулах гэж байна. Ингээ шилдэг ирээдүйн төсөл номинацийг тодруулж өгнөх хэмээн Mongolian Properties компани гүйцэтгэх захирал Од Баяр таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За эрхэм мөндөд ноёд тайдагтай энэ хуранзан зугалсан шилдэг энэ хамт олондоо энэ оройн галаалуу баярын мэнд хүргье. За ингээд шилдэг ирээдүйн төсөл оюуны ундраа Zaysan Square компани гүрж байна. Оюуны ундраа Zaysan Square. Шилдэг ирээдүйн төсөл. Сайн мэцхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шилдэг төслийн ард бол мэдээж шилдэг хамт олон байна. Асар их одоо хамт олонны хүч хөдөлмөр энэ бүтээн байгуулалтын ард байдаг учраас үнэхээр энэ бол үнэхээр манай баг хамт олонны шагнал гэж бодож байна. За та бүхэнд баярлалаа. Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015. Шилдэг ирээдүйн мега төсөл. Энэхүү номинацийг тодруулж өгнөх хэмээн барилга эмэн компани захирал Бацүх таныг тайзнаа урьж байна. За эрхэм мөндөд ноёд хадагтай та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За одоо шилдэг ирээдүйн мега төслийг зарлах юм байна. Шилдэг ирээдүйн мега төслөөр хөшгтийн хөндийн нисэх бодол. Баяр хүргэе. Саяханда хөшгийн хөндий гэдэг эзгүй газар шинэ бүтээн байгуулалтын нээлтийг эхлүүлж байснаас хойш нэгэнтээ 1000 тоног өнгөрчээ. Өнөөдөр манай төсөл гүйцэтгэлийн хувьд 80% төхөөд энэ ондоо бид нар ашиглалтанд оруулах ашиглалтанд биш та одоо бүтээн байгуулалтынхаа ажлыг энэ ондоо дуусгах зорилт тавиад ажиллаж байна. Энэ шагналыг манай бүтээн байгуулалтанд оролцож байгаа нийт 3000 хүмүүс одоо яг ажиллаж байна. Энэ хүмүүсийн гар бие оролцсон, энэ хүмүүсийн зүтгэлийг үнэлсэн ийм шагнал гэж ойлгож байна. Тэгээд энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаа гүнээ талархаж байна. Баярлалаа та бүхэнд. Дараагийн шилдэг номинац нийтийн үйлчилгээний шилдэг байгууламж. Энэхүү номинацийг тодруулж өгнөх хэмээн MJL International компани ерөнхий захирал Ноён Игтүр таныг тайзнаа урьж байна. За би бас энд нэг хүнийг бас танилцуулахыг хүсэж байна. Тэгээ энэ манай саяны биднийг ингээд цуглуулахаас их үүрэг гүйцэтгсэн энэ ажлыг одоо яг мэргэжлийн хөвд одоо нэлээд одоо сөндөрлүүлж төсөөлж босгож ирэхэд үнэтэй хөв нэмэр оруулсан их манлаа гээд манай Францад яг энэ архитектурын сургуулийг төгссөн Европоос олон ажлуудыг хийсэн их манлааг энд гарч ирэхийг үрж байна. Энэ их даруй залуу байгаа. Тэгээд нууц ноёнтон байгаамаа. Хөшигний ард байдаг хүн байгаамаа. Тэгээ одоо ингээд тайзан дээр гаргаад ирээ. Энэ шилдэг нийтийн үйлчилгээний байгууламж гэдэг энэ шагналыг гардуулах үүргийг надад өгж гин. Тэгэхээр энийг би бол нэр төрийн хэрэг гэж бодож байна. Залуу архитектор хот төлөвлөгчийн хувьд. Тэгэхээр шилдэг нийтийн үйлчилгээний байгууламж Монголд шинээр энэ шилдэг барилгууд баригдж байна гэдэг нэг талаар бахархуу штэ, нөгөө талаар хот маань хөгжиж байгаагийн нэг илрэл. Яг энэ төсөлтөөр ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан. Өмнө нь бол Монголд Construction Awards гэж байсан. Property Awards-ийн нэг ялгаатай зүйл нь болохоор ерөнхийдөө яг энэ үл хөдлөх хөрөнгийн зах зээл
энэ зах зээл нь маш их хөгжиж байгаа. Энэ хөгжлийн одоо нэгэнт үйл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр бүтээгдэхүүн болоод гарсан энэ барилга байгууламжууд маань одоо олон нийтэд тайлбарлан таниулах, ерөнхийд нь ангилах, үнэлэх, олон улсын тавцанд гаргах энэ концепцээр бол construction awards-аас property awards нь ялгаатай юм аа. Тэгээд шилдэг нийтийн үйлчилгээний байгууламжаар шилдэг нийтийн үйлчилгээний байгууламж Encanto шилдэг үйл хөдлөх хөрөнгийн байгууллага номинац. Энэхүү номинацийг тодруулж өгнөх хэмээн барилгын ассоциацийн ажлын албаны дарга ноён Бямжав таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За ингээд шилдэг үйл хөдлөх хөрөнгийн байгууллага Mongolian Properties За өнөөдөр их сайхан бэлгшээлтэй үлзий тэмбэрэлтэй өдөр байна. Учир нь манай баяр дээр баяр гихчээр одоо манай компани 15 жилийн ойн жил бас тохиож байгаа. Тэгээд энэ сайхан баяр дээр баяр нэмж энэ сайхан том шагналыг авч байгаад бидний зүгээс туйлын их баяртай байна. За иймээс энэхүү энэ том шагналыг бид нар улам бүр өөдөн дэвшүүлж дээлэн өөрсдийн хүндээ дэлхийн түвшинд мандуулж явна. Мөн түншлэн Баян Сэлэн сайдын хэлснээр одоо үргэлж манлайлагч байхыг хичээж үйл ажиллагаа явуулна. Та бүхэнд баярлалаа. Монголд анх удаа 2010-аас 15 оны хооронд баригдсан шилдэг барилга байгууламжуудыг шалгаруулах Mongolian Property Awards 2015 зохион байгуулагч Forbes Mongolia, MJL International Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015.
Одоо сүүлийн 4 номинацийн эцдийг хамтдаа тодруулъя. Тэгэхээр энэхүү номинацийг тодруулахаас өмнө нэгэн тусгай номинацийг тодруулж өгнөх юм ээ. Нэгэн эрхэм үнэтэй нэг дахин тайзнаа урья. За MJL компани ерөнхий захирал Игтүр таныг дахин тайзнаа урьж байна. За. Би энэ тайзан дээр 3 хүн урьхийг хүсэж байна. MOL группийн ерөнхийлөгч манай Forbes Mongolia сэтгүүлийн нодлонгийн яг энэ сарын дугаарын cover Батбаярыг урьж байна. MOL группийн ерөнхийлөгч Батбаяр. За мөн бас 11 сарын cover Landex тээвэр зуучин компани захирал Junior Chamber International GCI энэ оны их хүрээгийн ерөнхийлөгч Мөгийг гарч ирэхийг хүсэж байна. Сараа захирал. За баярлалаа. Энэ үжис цугласан эрхэм та бүхэндээ бүтээн байгуулагч зориг хүч нэгдсэн ийм сайхан хүмүүстэй өнөөдөр уулзаж энэ олон шагналыг хүртэж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. За би Монгол хятадтай хамтарсан Монзон Лунха констракшн компани захирал Туузын дарга байна. Саран цэцэг гэж хүн. Манайх бол анх 2006 онд Монгол улсын засгийн газраас бүх нийтийг орон сууцжуулах 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр анх зарлагдж хахад бид энэ их бүтээн байгуулалтын үйлсдэл хөл тавьсан ийм компани байгаа. Улмаар явсаар одоо өнөөдөр бол 100 мянган айлын орон сууцны засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан нэлээд том компани одоо хэмжээний одоо ийм үйл ажиллагаатай компани байгаа. Түрүү жилүүл бид нар 50 тэрбум төгрөгийн одоо эхлэлтийн үйл ажиллагаа явагдсан. Нийтдээ 300 мянган метр квадрат 37 блок 3028 айлын орон сууцыг одоо буян тухай хороололд бариад эхэлсэн байгаа. Тэгээ энэ жилд бол 4 байшин одоо агшлаганд оруулна 247 айлын орон сууц байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Сайн сайхныг хүсье өрөөё. За ингээд 4 номинац үлдсэн байгаа. Шилдэг дотоод засал чимэглэл, шилдэг гадаад орчны тогтчлт, шилдэг зочид буудал жуулчны бааз, шилдэг таунхаус. Ингээд дотоод засал чимэглэл номинацийг тодруулж өгнөх хэмээн Forbes Mongolia сэтгүүлийн анхны гүйцэтгэх захирал Инх жаргал таныг тайзнаа урьж байна. Тэгээ Forbes Mongolia сэтгүүлийг анх үүсгэн байгуулагдаж байсны хувьд бид Монголын одоо анхны ихтэй сургуулиудын чансаа шилдэг эмэгтэйчүүд, шилдэг залуусын шалгуултуудыг хийж байсан. Тэгвэл өнөөдөр Forbes Mongolia сэтгүүл маань шилдэг барилгыг шалгаруулчаад би маш их баяртай байна. Тэгээд миний хувьд өөрөө бол шинэ барилга байгууламж харах болгондоо их сэтгэл хангалуун их сэтгэл хөдлөлдөг. Тэгээ энэ бүхнийг бүтээн байгуулдаг одоо нийслэлийн минь өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байгаа улс орны хөгжилд бүх салбаруудыг дэмждэг энэ барилгын салбарын та бүхэндээ шилдэгүүдээ өнөөдрийн баяр мэндийг хүргье. За намайг шилдэг 2015 оны Mongolian Properties шалгаруулалтын шилдэг дотоод чимэглэл засал чимэглэлээр Blue Moon 2 шалгарчээ. Blue Moon хамт олонний хөтөлбөрийн тайзнаа урьж. Ингээд Mongolian Property Awards гэдэг ийм сайхан awards зохион байгуулж байгаа Forbes Mongolia болон инхтэр захиралтаа маш их баярлалаа. Ингээд анхдагч болсондоо маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэн ийм сайхан төслүүдэд бид нар төслүүдийг хэрэгжүүлээд олон аварцсан эзэн болно гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа та бүхэнд. Шилдэг гадаад орчны тогтчлт номинацийн эзэд. Энэхүү номинацийг тодруулж өгнөх хэмээн шилдэг барилга байгууламж 2015 төслийн зөвлөх архитектор хот төлөвлөгч Инх Манда таныг тайзнаа урьж байна. Шилдэг гадаад орчны тогтчлт River Garden. Баяр хүргэе. Та бүхний ажилд амжилт хүсье. River Garden хамт олонний төлөөллийг хүндэтгэлийн тайзнаа урьж байна.
За юуны өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа Forbes Mongolia сэтгүүл болон инхтүр захиралтай баярлаж байгаагаа илэрхийлье. За манай компани бол 2002 онд үүсгэн байгуулагдаад байгуулагдсан цагаас хойш бол үйлчлэгээний барилга байгууламжийн барилга угсралт, өргөдгөл шинжилэл, засвар үйлчлэгээг бол хийж явж байгаад 2008 оноос бол бид орон сууцны барилгын зах зээл бол хөл тавьсан. Одоо нийт энэ цугласан та бүхэндээ мөн барилгын салбарынхандаа одоо барилгын салбар үүсч байгуулагдсны 90 жилийн өмнө баярын мэндийг бас өргөн төвшүүлье. Баярлалаа. Шилдэг зочид буудал жуулчны бааз. Энэхүү номинацийг тодруулж өгнө хэмээн барилга хот байгуулалтын яамны үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хилцээний дарга Бурмаа таныг хүндэтгэн урьж байна. Энэ үдэш их сайхан үдэш болж байна. Ардын болон сонгодог хөгжим ихшгэлсэн. Тэгээ барилгын сайд маань хэлсэн барилгын салбар гэдэг бол өөрөө манлайлах бас нэлээдгүй хүнд хөдөлмөрийн үрээр бий болдог ийм одоо бүтээн байгуулалтууд байдаг. Тэгэхээр энэхүү сайхан арга хэмжээний хамгийн шилдэг одоо юу гэсэн те зочид буудал аялал одоо жуулчны бааз гэсэн. За энэхүү шагналыг гардуулах гэж байгаадаа их баяртай байна. За шилдэг зочид буудал жуулчны бааз Шанрила Улаанбаатар зочид буудал үнэхээр дэлхийн жишгт хүрсэн бидний хамгийн очих дуртай газруудын нэг болж чадсан гэж миний хувьд боддог. Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015. Шилдэг Townhouse хамгийн сүүлийн номинацийн эзэн инхүү тодорхой гэж байна. Энэхүү номинацийг тодруулж өгнө хэмээн UPS олон улсын буухай шүтэн компани захирал Бүрэн зай таныг тайзнаа урьж байна. Forbes Mongolia сэтгүүл MGL Trash компаниас зохион байгуулж байгаа энэ шилдэг барилга байгууламж 2015 одоо шалгаруулалт хүндэтгэлийн үйл ажиллагаа маш амжилттай болж байна. Үнэхээр сайхан одоо үйл ажиллагааг Монголд анх удаага зохион байгуулж байгаад их баяртай. Тэгээ цааш жил болгон тогтмол одоо амжилттай зохион байгуулах тухай гэдгийг итгэлтэй байна. За шилдэг Townhouse-аар Химэр хотхон шалгарсан байна. Баяр хүргэе бүгдээрээ. Химэр хотхоны хамт олонны хүндэтгэлийн тайзнаа урьж байна. За та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Бид нэр энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Заг группийн маань энэ Хэмэр төслөл бидний сэтгэл шингэсэн, хүч хөдөлмөр шингэсэн нэлээд цаг хугацаа зарцуулсан төсөл байгаамаа. Тэрний маань өрөө өгөөж энэ төслийн одоо шилдэг төслөө шалгарч байгаа. Шагнал болоо гэж бодож байна. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан нэг хүсье өрөөё. За баярлалаа. Инхүү 16 номинацийн эзэд тодорлоо. Шилдэгүүдээ бүгдээрээ халуун галгад ажилтаар дахин баяр хүргэе. Монголд анх удаа 2010-аас 15 оны хооронд баригдсан шилдэг барилга байгууламжуудыг шалгаруулах Mongolian Property Awards 2015 зохион байгуулагч Forbes Mongolia, MGL International. Монголын шилдэг барилга байгууламж бүтээн байгуулалтыг тодруулах Property Awards 2015